Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2024 онд нээлттэй хийсэн The Best Christmas Pageant киног ярьж өгөхөөр бэлдлээ. За киночдод хандаж нэг сайхан мэдээ дуулгая. Шинэ жил болох гээд байна. Тэгсэн бэлэг жаахан цөөдөд байна уу? Өшөө олон бэлэг авмаар болоод байгаа биз? Тэгвэл цаан чин Pepsi бэлэг өгье гинэ манайхан. Гар утсан дээрээ Feeds Point application суулгаад тэгээд Pepsi уух болгондоо бөглөн доторх 8 оронтой кодыг оруулж хүр дээргүүлээд олон бэлгийн эзэн болоорой. Бас loyalty оноо цуглуулад гарын бэлэг авч болно. 11 сарын 24-нд аль хэдийн эхэлсэн. 1 сарын 20 хүртэл үргэлжлэнэ. Зүгээр Pepsi ууж байхаар гоё бэлэгтэй Pepsi ууя л та. Шинэ жилийг илүү их бэлэгтэй, илүү их Pepsiтэй болгоцгоё. Pepsi. Christmas баярын зургийн цомог гарч буугаар кино эхэлнэ. Ингээд өгүүлэгч ярьж эхэллээ. Herdman-ийнхэн бол түүхэндх хамгийн муу хүүхдүүд байсан юм. Тэд худал хэлдэг, тэд бурууга хүлээдэггүй, тэд хулгайлдаг, бас тамхи татдаг. Бүр эмэгтэйчүүд нь хүртэл шүү дээ. Тэд бяцхан хүүхдүүдийг зоддог байлаа. Тэр байтугай өөрөө тэднээс жижигхэн хэрнээл зодно. Тэд бас хараал хэлдэг, бас багш руугаа дайрдаг байсан. Тэд хөршийнхөө өгний багажны амбарыг шатаасан юм. Гэхдээ үнэндээ энэ амбар бараг шатаачул яасан гэмээр муухай амбар байсан л та. Бусад хүүхдүүд тэдний аав ээжийг ерөөсөө олж хардаггүй байсан юм. Бид ярилцахдаа ээж аав нь хүүхдүүдэд орхиод зугчсан баха гэдэг. Эсвэл тэд ээж аавыгаа хүлээд зойрондоо нуучсан гэж ярьдаг байв. Энэ бол Ralph, энэ бол Leroy, Cloud, Ollie, бас Gladys. Тэгэд хамгийн чанга нь Imogen. Дөрс шилжид сургууль дээр багш. За хүүхдүүдээ өөрсдийн бүтээлээ танилцуулах хичээл маань эхлэх гэж байна. Эхний хүн бол би. Ollie Herdman. Тэгсэн нөгөөдөг чинь энэ бол миний муур гэд ангийг өмүүллээ. Энэ бол би. Гэд нэг бяцхан охины дүрс гардаг. Энэ бол манай киноны гол дүр байт. Яг тэр үед Imogen зөвлөлтийг нь авчлаа. Хөөе ингэсэн чи эргэж хараад. Зөвлөлтөө өгөхөө, хүзүүгээ өгөхөө. Тэгээд би хүзүүгээ авч үлдсэн юм. Ингэж байна. Энэ охин бол манай киноны өгүүлэгч. Тэгэхээр Batman дурсамжаа өгүүлж байгаагаар кино маань ерөнхийдөө өрнөх болно. Imogen бол ямар ч өрсөлд өгчгүй удирдахч байсан юм. Түүнээс дунд сургуулийн хүүхдүүд байтугай томчууд хүртэл айдаг байсан. Бас тэр Alice гэж энэ охинд их дургүй байлаа. Ингэсэн чи шар үстэй охиныг очоод дээрлэхэж байна. Alice, Herdman-ийнхэн үнэхээр би мэднэ. Гэртээ ирээд Herdman-ийнхэн бол түүхэнд хамгийн муу хүүхдүүд болол та. Тэд юу хийчихэв охин минь? Сүртэй юм бишээ. Идгэл хийсэн. Оройн охин залбирч байна. Бурхан минь энэ жаахан муухай залбирал баха. Гэхдээ та намайг өсөж том болтол Herdman-ийнхнийг надаас хол ойлгож болох уу? Тэднийг хинч байхгүй нэг арал руу аваачаад ч юм уу? Эсвэл намайг коллежид ортлоо үл үзэгдэгч болоход туслаач. Ийм амиа утсан залбирал хийсэн дуучлаарай. Амен. Ингээд унтлаа. Маргааш нь манай хэд гацуур мод худалдаж авч байна. Бэт гэр бүлийнхнийгаа танилцуулдаг. Энэ бол миний аав. Бүтэн цагийн нягтлан бодогч мэрэгжилтэй. Харин энэ бол миний ээж. Бүтэн цагийн ээжийн ажилтай. Харин энэ бол миний дүү Чарли. Тэгээд гацуур ачаад яванга амьдардаг хотоо жаахан танилцууллаа. Энэ хотын хамгийн алдартай зүйл нь Christmas баярын жүжиг юм байна. Тэр жүжиг бол маш том зүйл. Гэхдээ энэ жил бүр том. Ягаад гэвэл манай жижиг тосгоны 75 жилийн ой болж байгаа. Тэгэд Christmas жүжигийн талаар ярьж өгдөг. Анх Emmanuel нэртэй энэ жижиг тосгон байгуулагдахтал анхны жүжиг эхэлж байж олон жилийн түүхэнд их амжилттай зохиогдсоор ирсэн юм байна. Энэ харин өнгөрсөн жилийн зураг нь. Есүсийн их Мариад Alice 3 жил дараалан тоглосон юм байна. Нөгөө шар үстэй охин шүү дээ. Энэ бол харин хатагтай Armstrong. Залуугаасаа эхлээд л энэ Christmas жүжигийг найруулсан. Юу ч өөрчлөлгүйгээр яг л энэ стандартаараа явсаар байгаа. Энэ удаа 75 жилийн ой болж байгаа болохоор өөр хотоос байтугай сонины газраас хүртэл энэ жүжигийг үзэхээр хүмүүс эрцгээх юм байна. Тэгэд манай хэд гэртээ гацураа заслаа. Тэгсэн чинь мэдээгээр Emmanuel тосгоны Christmas-ийн жүжиг энэ жил дахин болох гэж байна. Ингээд ярьж байна шүү. Энэ жүжиг нийлэн алдартай бололтой. Аав нь хараад бүр зурагтаар гарч байна гэж үү? Энүүгээр дамжуулаад гадны зочид их хэрнэ. Сайн л юм хийж. Тэгэд манайхан сайхан гэрээ чимгэлж байтал. Гинэт гадаа цагдаагийн машин дуурч байна. Цонхоор арсан чинь галгарсан бололтой хүмүүс цугларч байна. Тэнд нэг бүсгүй охинтойгоо явж байдаг. Үгүй. Хадагтай Rebecca Wendelken, Alice-ийн ээж. Энэ тосгоны супер ээжүүд дундаа хатан зөгийн л гэсэн үг. Энэ хүнийг харахаар л манай ээж жижигхэн харагдаад явчихдаг юм да. Тэгэд яваад очтол нөгөө алдартай найруулагч Armstrong авгаа гэмтчихэж. Яана, та аимшигтай өвдөж байна уу? Тийм ээ, аимшигтай өвдөж байна. Тэр хоёр хөлөө хугалсан. Йоо, хоёулан гинөө. Энэ эмэгтэйд өвдөж байгаа шинж ялгаа. Өвдөлтийг үнэхээр сайн тэсдэг бололтой. Миний нөхөрлөө заалгаад намайг өвдсөн гэж хэлээрэ. Бас базар худалдаанд би оролцож чадахгүй. Подлак уулзалтанд бас очиж чадахгүй. Байц. Би Christmas жүжигээ найруулж чадахгүй юм байна шүү дээ. Намайг орлох хин нэг эрэхтэй. Rebecca. Ингээд манай Grace. Тийм ээ, Rebecca. Чи чадна. Ингэсэн чи нөгөө лаг бүсгүй зөвшөөрсөнгөө. Би олон ажил төлөвлөсөн. Бас олон уулзалттай. Санаа зовлтгүй Grace. Бид өөр нэг олчихно. Ингэсэн чи Grace бодож байгаад.
Би оролдоод үзэх юм уу? Яах юм бэ? Жүжиг найруулна гэдэг чинь чиний хийх юм биш. Тэгээд ч энэ жилийн хувьд энэ маш онцгой зүйл. Чи зүгээр жигнэмэг л хий. Тэр нь чамд зохино. Жигнэмэг хийх нь надад зохино гинэ. Гэт Грейси урам жаахан хугарлаа. Тэгснэ гинт шар нөлөөд. Гэхдээ Армстронг ингэж авна штт. Нөхөр нь чи яасан гинэ? Чи сайн дураараа энэ тосгоны хамгийн алдартай жүжигийг найруулъя гэд хэлчихсэн юм уу? Тэд намайг жигнэмэгэ хийгээд байсан юм аа. Тэгээд би бүсгүйчүүдэд би үүнийг хийж чадна гэдгээ батлахыг хүссэн юм. Ингэсэн чи хүн ирээд үгүй хин нэг өгчгөө юу? Тэрнээс дор юм болсон хүмүүс ээж чинь Крисмас жүжиг найруулахар болсон гэж шоолоод байна. Ээж дэдэнд би энэ удаагийн хамгийн шилдэг нь байна гэд амлалт өгчихсөн гэж авна штт. Бэтмен дотроо энэ аимшигтай юм боллоо. Жүжиг энэ жил маш сайн байх ёстой. Ээж өмнө нь ийм төрлийн юм хийж байгаагүй шүү дээ. Олон төмний өмнө онгой болох нь те. Яна ингэснэ гадна та чадна ээж. Яа. Оройн харин залбирч байна. Бурхан минь ээж маань сайн жүжиг найруулахдаа туслаач. Тэгэд өгүүлэгч маань үргэлжлүүлэн. За одоо би яагаад Хердмэнийхний талаар яриад байсан учраас та нарт тайлбарлая. Гэх үе дүрс шилжээд сүм дээрхийг харуулж байна. Пастор гарч ирээд энэ жил хадагтай Армстронг жүжиг найруулж чадахгүй болсон. Гэхдээ Грейс маань сайн дураараа түүний оронд найруулах гэж байгаа. Битгий их ядраарай Грейс. Бас баярлалаа. Өнөөдөр манай хүүхдийн цуглааныхан сүм дээр ирэхийн юун сайхан байдаг вэ гэдэг талаар ярьцгаах болно. Гэсэн чи хүүхдүүд гарч ирээд ярьлаа. Нэг хүүхэд би бүтэн сайнны цуглаанд ирэх дуртай. Ягд гэвэл надад ийм гоё мэдрэмж төрдөг. Би сүм дээр ирээд магтан дуудуулах дуртай. Бас Есүс Христийг хайрладаг. Гэсэн чи манай Чарли гарч ирээд би сүм дээр ирэх дуртай. Ягд гэвэл энд ямар ч Хердмэнийхэн байдаггүй гэж явна штт. Хөөрхий. Алга ташгүй эсвэл байх уу? Хэцүү юм боллоо. Багш нь бөөн шок. Ээж нь баяртай багшаа. Сайхан амраарай. Яасан бэ? Өөр олон юм байсан ч гэсэн багш намайг хамгийн их баярлдаг юм ал бичгэсэн штэ. Аав нь наадах чи яг үнэндээ Христ итгэлийн шинжтэй юм биш байна. Та надад үннээ хэлгэдэг. Би үннээ л хэлсэн. Бусдыг гомдоох замаар биш шүү дээ. Манай Бэт харин дүү маань яагаад тэгснийг би ойлгож байлаа. Учир нь сүүлийн 3 хоног дарааллаад Хердмэнийхэн түүний жигнэмгийг дээрэмдсэн байсан юм. Хамгийн сүүлийн дээрэмдэр харин манай Чарли. За наадгаа ав. Надад хамаагүй. Угаасаа би сүмдэр зөндөө олон амттын идчихэн мэдвэ. Ямар амттан? Жигнэмэг, бялуу, зайрмэг гэд бүгд харамсалтай чи мэдгүй юм да. Учир нь чи сүм рүү очдоггүй. Ингэсэн чи дараа 7 хоногт нь Хердмэнийхэн бүгдээрээ сүмдэр хүрээд ирлээ. Пастор болон менежер хараад тэд ирч гэж. Тийм байна. Бид чаднаа хичээгээрэй. Билүү хаана вэ? Та нар Нямгаргийн сургууль дээрээ юу? Сургууль гинэ. Би өрөх гэж хэлээ үсттэй. Али явъя. Үгүй ээ. Жирийн сургууль шиг биш. Есүс Христийн талаар заадаг юм. Бид нар энд үнгүй амттай авахар ирсэн. Хүүхдийн цугларалтын дараа хүүхдүүдэд өгдөг юм аа. Та нар хүсвэл би тийш нь оруулаад өгөх үү? Ингэсэн чи бүгд тэгье гэж байна. Тэгээд Хердмэнийхнийг хүүхдийн цугларалт руу орууллаа. Багш нь хараад шок. Менежер Бэт тэд хажууд чинь суулд оргоцгүй эцтэй. Сайн байна гэж суулгалаа. Тэгээд хүүхдүүд дуулах үед тэд гайхаад залбирх үед нь харин тэднийг шоолж байна. Бас жаахан ашигтай ажиллаад хүүхдүүдийн өргөлийн мөнгийг нь гусчлаа. Менежер ирээд "За хүүхдүүд, бид удахгүй Крисмас баярын жүжигийн талаар ярих болно." Ингэсэн чи Эмочин "Хөөе, жүжиг гэж юу юм? Бараг л кино гэсэн үгтэй." "Киног нэ?" гэд бодоод байна. Өгүүлэгч Хердмэнийхэн кинонд их дуртай байсан юм. Гэхдээ тэд хизээж төлбөрөө төлж байгаагүй гэж авна штт. Эмочины дотор жүжигт тоглох мөрөөдөл байдаг юм шиг байна. Гэхдээ тоосонгүй. Энтхийн бүх зүйл сони юм а гэж хэд яваад өглөө. Өгүүлэгч түүний энэ үгийн дараа би түүнийг жүжигт тоглох тийм чиг сонирхолгүй байгаа юм байна гэж ойлгосон юм. Гэтэл маргааш нь нөгөө шар үстэй Алис болон Бэт хоёр байж байтал Эмочин хүрээдэрлээ. "За тэгэхээр би энэ жил танай жүжигт тоглохоор шийдлээ. Алис мөн ярва. Чи тэгж чадахгүй. Би бяцхан Есүсийн ээжийн дүр тоглох болно. Чи Мариягийн дүр тоглоход хитрхи халдар байна." Эмочин Хердмэн "Мария гэж чи юм. Бяцхан Есүсийн ээж. Чи мэдэхгүй л дээ. Бас би Мариягийн дүр тоглоно. Энэ дүр аль хэдийн эзэнтэй." Ингэсэн чинь жаахан сүрдүүлэг явлаа. "Чи тэр Мэригийнхэн дүрийг надад өг. Үгүй бол чиний чихэнд бургас гацаах болно шүү." Алис айлаа. Учир нь Эмочин өөр хүүхдийн чихэнд бургас хийж байсан юм байна. Алис үйлээд яваад өглөө. Дараа 7 хоногт манай Грейс жүжигийн дүрүүдэд хуваарлах гэж байна. Өгүүлэгч бяцхан хүүхдүүд бүгд ядарсан. Том хүүхдүүд нөлссөн. Ээжүүд гэртээ харж орой хоолой хийхийг хүсэж байгаа. Харин аауд гэртээ харж зургт үзэж амрах хүсэлтэй байгаа. Харин би дотроо Эмочин битгий Мэри болоос Хердмэнийхэн юугч битгий сүйтгэсэй гэж залбирч байлаа. Тэр үед Грейс бүгдээрээ сайн байцгаана уу? Би нэх удахгүй. Тэгэхээр хадагтай Армстронгийн хэлдгээр жижиг жүжигчин гэж байдаг болохоос жижиг дүр гэж байдаггүй. Энэ яг юу гэсэн үг юм бэ? Би үнэндээ мэдэхгүй байна. За тэгэхээр удахгүй болох жүжигийнхээ талаар ярьцгаая. Би өвдчүүл яах вэ? Чи өвдөхгүй баха. Тэгээд жүжигийнхээ дүрүүдийг хуваарлаа. Тэнд байгаа хүүхдүүд тэнгэр элч нар болно. Босож жижиг хүүхдүүд хончид болно. Үлдсэн хүүхдүүд харин найрал дунд орох болно. Одоо харин бидэнд Мэри болон Йосеф, 3 мэргэн, бас Бурхны тэнгэр элч хэрэгтэй.
Энэ дөрүүд тийм хэцүү биш ч гэлээ бэлтгэж шаарддаг. Хэрвээ тэд өвдчүүл яах вэ? Хин ч өвдөхгүй Дэвид. За Мэригээс эхлэе. Мэри бол их чухал дүр. Учир нь тэр Есүс Христийн ээж. Гэсэн чи Эможин тэндээс гараа өргөж байна. Чамд асуулт байгаа мó? Үгүй ээ. Би Эможин болмоор байна. Ральф харин Йосеф болно. Өгүүлэгч. Тэр үед яг л дээрэмч орж ирээд настай эмэгтэй рүү буудгуулгаад бүх мөнгөө өг гэж байгаа юм шиг нөхцөл бий болсон юм. Грэстэнд бид хүн бүрд боломж олгох хэрэгтэй. Тэгэхээр сайн дураараа Йосеф болох өөр хүүхэд байна уу? Гэтэл хүүхдүүдээс хинэнч гараа өргөдөггүй. Ганц нэг нь өргөх гэтэл араас сүрдүүлэг явлаа. За боли. За тэгвэл Ральф Жозеф болно. Ээжүүд харин тэнд гайхаж байна. Юу болчихв? Одоо харин Мария хэн болох вэ? Алис. Чи энэ жил дахиад Мария болмооргүй байна уу? Гэсэн чи үгүй гэж байна. Өөр хин нэгэн байна уу? Гэсэн чи хинч гараа өргөдөггүй. Бид ээжигээ энэ хэцүү нөхцлөөс аврах гээд гараа өргөх гэтэл Эможин эргээд харж байна. За боллоо. За тэгвэл Эможин чи Мария болно. Ээжүүд сандраад сүйд боллоо. Тэгвэл 3 мэргэн гэсэн чинь 3 мэргэн Лерой, Клауд, Оли болно. Бурхны тэнгэр илж гэтэл тэр нь Гладис. Би болно. Нэг ээж тэндээс. Роби гараа өргөж. Мишель гараа өрг. Гэсэн чи сайн дураараа болох хүүхэд нэг ч гарсангүй. Бүгдээр айчжээ. Одоо хончид хэрэгтэй. Дэвид, Роби та нар хончин бол. Би Филадельфия явах баха. Гэсэн чи ээж нь тэндээс. Бид явахгүй шүү дээ. Би хариу өвдөж баха. Хинч өвдөхгүй Дэвид. Бас хинч Филадельфия явахгүй. Та нар хончид болно. Гэт хончдыг харин энгийн хүүхдүүд болгочлоо. Тэнд ээж авууд сандралдаад чиг жуг гэд боо юм боллоо. Тэгээд мэдээ явсаар угаад нөгөө алдартай найруулагч Армстронгд очдөг. Ээжүүд манай Грейсийг дуудаад байцааж байна. Чи яаж ингэж чадваа? Нэг гэр бүл яаж бүтэн жүжигт бүгдээрээ тоглож болдгийг. Хүүхдүүд сайн дураараа гараа өргөцгөөсөн шүү дээ. Бүгд харсан. Энэ жүжиг бол ариун зүйл. Хуламжлал. Харилцаа холбоо. Нэр төр. Та нар тэгээд намайг Хердмэнийхнийг жүжигээс гаргаад сүмээс явуулахыг хүсэе юу? Гэсэн чи бүгд тийм ээ гэж авч байна шүү. Оройн манай Грейс бодож байна. Хэдийгээр тэд аимшигтай байж болох ч гэсэн бид зүгээр л тэднийг болиулчихж болохгүй шүү дээ. Нөхрөн дэндээс. Би ч бас тамхи татдаг Мэритэй. Бас 3 мэрэгдэн хоорондоо зодтолтоод бөөндөө нийлж тайз шатаасан Крисмас үзчихмээр л байна штэ. Ингэсэн чи бэд. Энэ чамаас олж байгаа юм. Чи сүм дээр амттан байгаа гэж тэдэнд хэлсэн. Би тэднийг хүрээд ирнэ гэж бодоогүй штт. За тэгээд анхны бэлтгэлийн өдөр боллоо. Хүүхдүүд сүмийн гадаа цасан хүн хийж байтал Хердмэнийхэн зэвсгэлч гисэн гараад ирнэ. Тэгснэ. Галлаад. Ингээд хүүхдүүдийг буудаа болголоо. Пастор тэндээс гарч ирэх үед зогс ингээд сайхан инээж байгаад явангууд нь үргэлжлүүллээ. Мэргэжлийн юм аа. За ингээд анхны бэлтгэл. Өгүүлэгч. Тэр үед бүгд чив чимээгүй байлаа. Хердмэнийхэн дахиад ямар аимшигтай зүйл хийх бол гэж бүгд хүлээж байсан юм. Алис Бэти хажуунаас. Ийм болохоор л би тэднийг сүнд байлгамааргүй байгаа юм. Есүс бяцхан хүүхдүүдийг над руу ирүүл гэж хэлсэн гэж багш заасан шүү дээ. Тийм л дээ. Гэхдээ Есүс бол Хердмэнийхний төлөө хизээч өгөхгүй байсан. Тэр үед Грейс бэлтгэлээ эхлүүллээ. Орой минь та бүхнийг харсандаа баяртай байна. Эхний ээлжинд хончид сарвчанд ирдэг эсхийг яри. Хончид гэж юу юм? Сарвч гэж юу юм? Тэр нь хүмүүс хонглохоор очисон газар. Хүмүүс гэж хэнийг хэлээд байгаа? Есүсийг үү? Яг үнэндээ Есүс төрөөгөө байгаа. Мария болон Йосеф хоёр. Тэд яагаад ер нь тийшээ очисон юм бэ? Эхлээд яг юу болсон юм? Хөөрхий. За тэгвэл би Крисмасийн түүхийг та нарт ярьж өгье. Бид нар энийг бараг сая удаа сонссон штэ. Сонсоогүй хүмүүстэй зориулаад бүгдээрээ дахиад нэг сонсоцгоё. Йосеф Галилийн Назараас гараад хүн амын тооллоход оролцохын тулд сүд бүсгүй Марияга дагуулад төрлөх хот Бэтлехемдээ ирсэн байна. Харин Мариягийн яриалах цаг болж "Ёролно гэж яадаг юм бэ? Тэр жирэмсэн байсан мангара." Марияг жирэмсэн гэж ярих нь хүндэтгэлгүй гэж ээж хэлдэг. Эможин харин тэндээс "Ама татцгаа. Би сонсож байна" гэж байна шүү. Өгүүлэгч. Би хизээж Хердмэнийхнийг ингэж суугаад түүх сонсож байгааг хараагүй. Хичээл, сургууль, багш, цагдаа хинч юу ч хэлсэн бай тэд сонсдоггүй юм. Харин энэ Крисмасийн түүхийг бол тэд өг бүрчлэн сонсож байлаа. Бусад бүх зүйл хүлээж болно. Харин шинэ жил бол үгүй. Шинэ жилийг бид илүү их инээмсэглэлтэй, илүү их Pepsi-тэй, илүү их бэлэгтэй болгоно. Biz Point аппликейшнийг ашиглаж бөглөөнд доторх кодыг оруулаад хүрдээ ирэх. Дараах бэлгүүдийн эзэн болоорой. Pepsi илүүц тэмүүлэл. Мария хүүхдэд төрүүлээд даавуунд үлгийдэж тэжээлийн твшинд тавив. Учир нь буудалд тэднийг хоноглуулах өрөө байгаагүй юм. Есүс өрөө олдоогүй гэж юу? Аимшигтай маа. Бос молын сорвчонд яхаараа ор ээж байдгийг. Тэнд ор байгаагүй. Тиймээс л тэд Есүсийг төрүүлээд тэжээлийн твшинд хийсэн юм. Өөх тийм үү? Бид нар Гладисийг шургуулганд хийж байсан ш. Даавуугаар хүлдэх нь яаж байгаа юм бэ? Хүлэх бишээ. Үлгийдэх гэж ярьдаг юм. Байцтай бяцхан хүүхдийг даавуугаар хүлээд модоо хайрцагт хийсэн хэрэггүй. Хүүхдээ ирэх гэж хаана байгаа юм? Хөөрхий. Удалгүй хончтод тэнгэрэлж үзэгдээд тэдэнд энэ талаар хэлсэн. Дорноос 3 мэргэд ирээд хаанд бараалах уу? Мэргэд гэж юу юм бэ? Багш нар гэсэн үг үү? Үгүй, тэд чи ерөнхийлөгч тэнгэ хараал хэлэхгүй шүү хүүхдүүдээ. Тэд яг үнэндээ хаад байсан юм. Тэд ирээд Есүст Эрдэнэсийн хайрцагаа нээж алт Google Meet-ийг бэлгэлсэн. Google Meet гинэ? Тэр нь юу юм бэ? Энэ бол
анхлын тос үнэртэн ямар ядарсан хаад гэхээр хүнд тос бэлгэлдэг байна. Бас тэр мэрэгд яаж Есүсийн байгаа газрыг олсон юм бэ? Херод гэж хаан өөрийн хуулийн багш нарыг цуглуулад тэр газрыг асууж тодруулсан юм а. Тэгээд тэр Херод гэж хаан тэрэнд бэлэг өгж явуулсан юм уу? Үнэн дээр үүнээс ч тор. Херод хаан Есүс Христийг алахыг завдаж байсан юм. Хин Херодод тоглох вэ? Жүжигт Херод байхгүй. Үгүй. Мангар юм а. Яагаад тэр вэ? Тэр залууг тоглуулад жүжигийн төгсгөлд болгож өгөх хэрэгтэй штэ. Эсвэл амьдаар нь шатаах хэрэгтэй. Чарлиг Херод уулгачих. Би Херод уулмаргүй байна. За нэг иймэрхүү хэцүү байдалтай бэлтгэл дууслаа. Сүмийн үүдэнд харин Эможин Мариагийн зургийг хараад зогсож байна. Грейс ирээд Мария үнэхээр хүчрхэг бүсгүй байсан юм шүү. Тэр бурхны даалгаврыг биелүүлсэн. Тэр хүчтэй харагдахгүй байна. Зөөлөн бас хөөрхөн харагдаж байна. Энэ зураг дээр бол тийм ээ. Ингээд та нар өнөөдөр их сайн асуултууд асуулаа шүү. Би өмнө нь огт ингэж бодож байгаагүй юм билээ. Сонсооч. Дүүнрээ томоотой байлгах юм бол би чамд зөндөө амттай өгнө шүү. Ингэсэн чи Эможин хүлээж авсангүй. Хүмүүс дандаа л тэгж хэлдэг. Ингэснээ яваад өглөө. Оройн манай хэд гэртээ. Аав нь бэлтгэл ямар байв та. Бид бэлдээгүй. Зүгээр л Крисмсийн түүх уншсан. Хэрд минийхээ энэ талаар огт сонсоогүйсэн гэд боддоо. Тэгээд тэд зөв асуултууд тавьсан. Би бодохдоо дулаахан сүрэлтэй тухлаг гэрэлтэй газар Есүсийг төрсөн гэж боддог. Гэхдээ үнэндээ үгүй байж. Тийм шүү. Яг үнэндээ малын сарвч тийм тухтай байдаггүй юм. Миний үеэл фермер байсан юм. Миний бодлоор Хердмэнийхэн сэтгэлийн гүндээ сайн хөвгтүүд баха. Тэд Херодыг амьдаар нь шатаана гэсэн шүү дээ. Би сэтгэлийн гүндээ гэж байна. Оройн бэд ээжийнхээ төлөө залбирлаа. Тэгсэн аав нь орж ирээд унтаагүй байгаа мó. Жүжиг гамшиг болж хувирах вэ гэж санаа зовоод нэгэн цагт надаас мэрэг нэгэн хэлэхдээ хэнд санаа зовсноор өөрийнхөө өндрийг нэг тохоогоор нэмж чадахгүй гэж хэлсэн байдаг юм. Гэхдээ Есүс Хердмэнийхэнтэй уулзаж байгаагүй шүү дээ. Миний бодлоор тэр тэдний талаар хинээс ч илүү мэдэх баха. Маргааш нэг тийшээ хамт явбал ямар уу? Ингэж байна. Ингээд маргааш нь бөөндөө гахаан утсан мах худалдаж аваад Хердмэнийхэн дээр очдөг. Бэд тэндээс. Та энийг төлөвлөсөн гэж юу? Байж боломгүй юм. Би та нарт Крисмас бол хүн бүрийн баяр гэж ойлгуулахыг хүссэн. Ингээд утсан мах аваад хаалгыг нь тогшлоо. Хүүхдүүд хаалгаа онгоолгоод "Хөөх, гахаа мах, утсан мах, би идэ." "Үгүй би идэнэ." "Хөөш, энэ бол Крисмсийн зоог. Үүнээс өмнө энэнд хүрсэн хинэгч байсан би болгоод өгнө шүү." Бүгд нам боллоо. Ээж чинь байхгүй байгаа мó. Өдрийн цагаар бол үгүй. Та хэд зүгээр үү? Зүгээрээ. Би хоол хийж чадна. За. Merry Christmas гэд гахаа махаа өглөө. Хүүхдүүд бөөн баяр. Грейс тэднийг ажиглаад байж байна. Тэгээд аав ээж нь гэртээ байхгүй. Би саяхны хүртэл тэр хүүхнүүдийн үгийг сонсож байсантай итгэж чадахгүй нэ. Тэгээд яах гэж байна? Яах вэ? Тэд сайн дураараа гараа өргөсөн. Өөрхийн ч өргөөгүй. Тэд жүжигтэй тоглох болно. Тэгээд шийдв бололтой. Маргааш нь Эможин бэд дээр ирээд номын сан руу яаж урдгийг? Карт хэрэгтэй. Тэр карта надад өгөөдөх. Энэ ингэж ажилтгүй маа. Ингээд номын сан руу дагуулад явлаа. Номын санч Хердмэнийхнийг хараад "Надад ямар ч мөнгө байхгүй шүү." "Үгүй, бид ном уншия. Есүс болон түүний ээж гардаг. Бас хончид мэргэд гардаг. Бас тэнэг Херод гардаг. Та нар Библийг хэлээд байна уу? Тэд Крисмас жүжигт тоглох гэж байгаа маа хатагтай." Би та нарыг тоглоно гэж мэдээгүй тасалбар худалдаад авцсан штэ. Буцах арга байдаг юм болов? За ингээд номын санд орцголоо. Хердмэнийхэн бөөндөө Библи дээрээс Есүсийн төрсөн түүхийн талаар уншицгаана. Бэд гарах гэтэл Эможин Клаудад картан таалагдсан гэсэн шүү. Ингэж байна. Өгүүлэгч. Энэ бол түүний хэлсэн баярлаа гэдэг үгтэй хамгийн ойр үг байсан юм. Энэ хэд маань арай дээрдэд байна уу да. За тэгээд сургуульд боллоо. Клауд гараа өргөд "Бид Херодыг алж болох уу?" "Болохгүй." Ингэсэн чи бусд нь гараа өргөж байна. Энэ жүжиг дээр хин ч өөхөхгүй. Ингэсэн чи бүгд буулгачлаа. Тэ нэг алга зөвшөөрөл авах гээд байсан юм байна шүү дээ. Ардаас нөгөө хатан зүгийн Ребека ирчихсэн. Тэд яагаад энд байж байдаг лээ? Яагаад гэвэл тэд жүжигт тоглож байгаа Ребека. Би хатагтай Армстронг болон бусад ээжүүдэд энэ талаар хэлнэ. Тэгээд энэ жүжиг хамгийн шилдэг Крисмсийн жүжиг болно гэж хэлээрэ. Гэд явууллаа. Грейс маань шийдчихжээ. За ингээд бэлдэцгэлээ. Мэдээж Хердмэнийхэн бүрэн засарна гэж юу ах вэ? Хэцүүхэн л бэлдлээ. Хончтыг барьж авч зодчих гэдэл. Ребека харин тэнд тогтмол ажиглаад ярваагаастай. Тэгээд 3 мэрэгэн ирдэг хэсэг явах үед "Миний хүүгээ солваа. Эможин тэд хүүд мөрөх гэж ирж байгаа болохоос алах гээгүй." За нэг иймэрхүү. Оройн манай бэд залбирч байна. "Бурхан минь, юмс одоо илүү аюултай санагдаж байна. Ээжид тусалж жүжигийг авраач" гэд гуйж байна. Маргааш нь хувцастай дасгал сургуулалт хийхээр боллоо. Тэнд бас манай жүжигийнхнийг тагнахаар тоогож авгаа хаалга шагаагаад байж байна. Эможин тэрүүгээр юм үзэж байтал "Тагнуул авгаа. Чи хувцас өмсөөгүй мө?" "Тэгнэ. Би Мария тоглож байгаа." "Тийм үү? Чи Мария шиг харагдахгүй байх чинь вэ?" За. Би явж бялууга хийлээ. За ингээд бүгд хувцас өмсөд гарч ирцгээе. Эможи харин хувцас өмсөөгүй явж байна. "Чи яагаад хувцас өмсөөгүй байдаг вүлээ?"
Хүүхэд хаана байна? Хүүхэд байхгүй. Бид хүүхэлдээ ашиглана. Надаас болоод уу? Үгүй яалаа гэж. Гэтэл үнэндээ тийм байжээ. Хүмүүс хүүхдээ жүжигт оруулахад их дуртай байсан юм байна. Данч Хердмэнийг жүжигт тоглож байгааг сонсоод бүгд болиулчихж. За ямар ч тач хүүхэлдэйгээ аваад эхэллээ. Тэгээд Эможин би хүүхдээ нэрлсэн гэж хэлж болох уу? Үгүй Эможин. Яг үнэндээ чи хүүхдээ нэрлээгүү. Би нэрлсэн юм. Үгүй дээр Ральф. Йосеф ч бас нэрлээгүү. Тэнгэр элчирээд түүнийг Есүс гэж нэрлэсэн юм. Би тэгээд хүүхэд төрүүлж байхад Тэнгэр элч зүгээр л ирээд түүнийг Есүс гэд нэрлэлчиж байгаа юм уу? Би байсан бол түүнийг би л гэж нэрлэх байсан юм. Гэтэл цаана нь тагнуул хийж байсан авууга жигнэмгээ алдаад асгаж байна. Тэгснэ цаашаа хэлэх гээд гүйчих шиг боллоо. Грейс тэнд. Эможин чи хүн болгон руу уурлаад байж яаж Мария болох юм бэ? Хэсэг завсарлаа гэж завсарлаа. Охин ээж дээр очиод Алисыг Мария болгоод та өөрийгөө аварч болохгүй гэж юу? Үгүй дээ хонгор минь. Эможин зүгээр л дүрээ жаахан ойлгохгүй байгаа юм. Удахгүй зүгээр болчихноо. Гэсэн чи цаанаас нь нэг ээж орж ирээд гал гарч байна. Нойлын өрөөнөөс тамхи үнэртэж байна. Гал гарч байна гэд хүүхдүүд гарцгаалаа. Тэрүүгээр ээжүүд Хердмэнийхэн нойлд тамхи татсан. Тэгээд гал тавьчлаа гэд яриад байна. Үүнийг нь харин Эможин сонсож байдаг. Тэгээд ээжүүд цуглаад нөгөө тагнуул хийсэн мэдээллээрээ манай Грейсийг байцаадаг. Хердмэнийхэн Тэнгэр элчийг комик номны баатар гэсэн байна. Бас Хердмэнийхэн Есүсийг алуулсан гэж хэлсэн гэж байна. Библиэлд угаасаа Есүс алуулсан гэж байдаг юм штэ. Хөөхий. За тэд энд байх ёсгүй. Тэд тамхи татсан, гал гарсан. Ингээд л хангалттай үсттэй. Гэх үед пастор ирээд энд хариуцж байгаа хүн нь чи болохоос тэд биш. Хэрв чи чадна гэвэл би чамд итгэж байна гэд урам өглөө. Ингэсэн чи цаанаас нь гал сөнөгчд. Бид галын шалтгааныг оллоо. Энэ байна. Ингэсэн чи нэг ээж алимтай луга түлчгсэн байж ингээд хүмүүс хэлэх үггүй болоод харьцгаалаа. Бэт тэд уучлаарай гэж хэлсэнгүү гэж юу гэд гайхаж байна. Оройн бэт ээжтэйгээ жаахан ярьж суудаг. Хердмэнийг солиход оройтог үсттэй ээж би энийг зөв гэж бодохгүй байна хонгор минь. Тэр ээжүүдийн ярьж байгаа нь ч бас буруу. Яг үнэндээ түүхийн бидэнд хэлж буй гол санаа нь Есүс яг л Хердмэн шиг хүмүүсийн төлөө ирсэн шүү дээ. Бид зүгээр нэг хүмүүсийн үзмжээс болоод энэ гол зүйлийг мартаж болохгүй. Тэд сүйдэг чигүүл яах юм бэ? Тэгсэн ч зүгээрээ. Энэ түүх угаасаа миний тухай түүх биш. Харин Есүсийн тухай шүү дээ. Ингээд маргааш нь Крисмсийн өглөө боллоо. Бэт босч ирээд ээж би залбирсан. Би тантай санал нэг байна. Баярлалаа хонгор минь. Гэхдээ Хердмэнийг утсаа авахгүй байна. Ингэж байна шүү. Өчигдрийн явдалд гомдчихсон болол та. Бэд дугуугаа унаад Хердмэнийг гадаа яваад очлоо. Тэгээд Эможинтэй уулздаг. Чи жүжигтээ орох юм уу? Үгүй. Яагаад вэ? Би чамайг жүжигт орж хүмүүст өөрийгөө харуулах дуртай байна гэж бодсон штэ. Юмс өөрчлөгддгийг. Баяртай. Гэсэн чи Бэд хаалгыг нь хаалгасангүй. Чамд асуудал байгаа мó? Бага. Том асуудал байна. Ээж минь чиний төлөө тэмцсэн. Тэр чамд санаа тавьдаг. Чи өөрөө намайг жүжигт оруулахгүй юмсан гэж бодож байсан биз дээ. Тийм л дээ. Гэхдээ юмс өөрчлөгддгийг. Би Мария бол чадахгүй. Тэр хөөхөн бас зөөлөн. Би хизээч тийм байж чадахгүй. Гэхдээ чи үнэхээр хүчтэй. Жинхэнэ Мария хүчтэй байсан гэж би бодож байна. Гуй, жүжигтээ ор. Уучлаарай. Би бол Хердмэн гэд хаалга хаажлаа. Орой боллоо. Бүгд жүжигтээ бэлдэж байна. Пастор маань манай Грейст амжилт хүснэ. Хүүхдүүд бүгд хувцас амсаж байна. Хердмэнийхээ харин байдаггүй. Грейс Алисийн ээжтэй уулзаад Алисыг Мария болгож болох уу гэлээ. Алис гот гэж усаад хувцас амсна. Хүмүүс суудлаа эзэлцгээлээ. Нөгөө алдартай Армстронг хадагтай бас бус эхнэр үтгээд бөөндөө ирчихэж. Мария Йосеф хоёр хувцас амсууд бэлэн боллоо. Жүжигийн өмнө Грейс гарч ирээд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. 75 жилийн түүхэнд энэхүү жүжиг үргэлж бидэнд Крисмас гэж юу болохыг сануулсаар ирсэн. Би харин анх удаа найруулж байна. Үнэндээ их олон зүйл болсон. Бас би өнөө өрөө юу болохыг ч мэдэхгүй байна. Гэхдээ энэ магадгүй тийм муу зүйл биш байх. Та бүхэнд Крисмас баярын мэнд хүргэе гэд явлаа. Найрал дуучид байраа эзлээд дуулцгаана. Тэгсэн тэндээс Алис муухай царайлаад гараад ирлээ. Хердмэнийхээ ирчихсэн бололтой. Эможин хувцас өмсч өгсөн гараад ирдэг. Тэр юу өмсч өгсөн бэ? Тэр гэрээсээ авчирсан гэсэн. Жинхэнэ Мария шиг харагдана гэсэн. Грейс тэндээс Цэзар Аугустын зарлиг гарч газар бүр хүн амын тооллого явагдах үед Йосеф сүйт бүсгүй Мариагийнхаа хамт төрлөх хот Бэтлехемдээ очжээ. Тэнд байх үед Мариагийн яриалах өдөр нь болж тэр ууган хүүгээ төрүүлээд түүнийг даавуунд орож тижээлийн онгоц дотор тавив. Гэхэд Эможи хүүхдээ өргөд нурууг нь цогж хехрүүлэх гэж байна. Хүмүүс өхөрдөөд инээлдлээ. Армстронг би хизээч бяцхан Есүсийг хехрүүлэх гэж оролдохгүй байсан юм. Энэ зохиолт байхгүй. Өөр хөнл байна шүү дээ. Бяцхан Есүс хехрэх хэрэгтэй шүү дээ. Тэр газар хончид хонио манад байж байх үед тэнгэрэл чирлээ. Гэтэл Гладис гарч ирээд "Хей, бүгд цочиж байна. Та нарын төлөө хүү мэндэлсэн. Юугаа үлээгээд байгаа? Очиж хүү хар." Гэсэн чи давгүй болчлоо шүү. Өөр тэнгэрэлчүүд гарч ирээд Гладисын дэргэд зогсно.
явсан. Удалгүй 3 мэрэгд заалны араас гарч ирлээ. Мэрэгдийн барьсан бэлгийг хараад Айлис би ингэн гэж мэдээтэйс юм а. Тэд үнэртэн биш гахаан утсан мах барьчихж. Ингээд харсан чинь нэрэ гахаан утсан мах барьчихжээ. Бэт яг үнэндээ энэ зүйл хаанаас гарал тавиа гэдгийг би мэдэж байсан. Аав нь тэдний давижж өгсөн шүү дээ. Хүүхдүүд гахаа маха бэлэглэх гээд аваад ирчихэж. Бэтийн аав миний өгсөн гахаа мах жүжиг тоглолцохлоо шүү дээ. Есүсийг төрөх үед 3 мэрэгэн дорноос ирээд алтгүйгэл Мэрийг бэлэг болгон өглөө. Ингэсэн чи том утсан мах байж байна. Хүмүүс бас өхөөрдөөд инээлдэн. 3 мэрэгэн буцаад явах ёстой байтал тэд тэндээ суучлаа. Айлис тэд явах ёстой штэ. Тэд ядарсан бэлгүүдээ. Тэд жүжигийг бодит болгохыг хичээж байна. Өгүүлэгч тэнд. Яг үнэндээ Хердмэнийхэн жүжигийг балалсангүй. Харин тэд илүү сайжруулж гоё болгосон юм. Мария Есүсийг хэхрүүлэх гэж оролцсноос эхлээд арай дээр бэлэг өгнө гэд гахаан утсан махаа хүртэл тэд авчирсан. Их гоё сэтгэл шингэсэн зүйл болсон юм. Тэр жүжигийг Хердмэнийхэн удирдах байлаа. Тэгэд Мария хүүгээ тэврээд аниргүй шин дуу явах үед хүмүүс лаасаагаад баярлцгаана. Бүгд сэтгэл хангалуун bay шүү. Өгүүлэгч. Яг үнэндээ Библиэлд энэ түүхийг би тийм тодор ойлгож байгаагүй. Харин эможн надад яг л бодит юм шиг харуулсан юм. Тэгэд бүгд дуулцгаалаа. Аниргүй шин, ариун шин, намуухан саруу шин гэд дуулж явах үед нэг зүйл болдог. Хердмэнийхэн хинэж төсөөлөөгүй зүйлийг хийж чадлаа. Бүгд дуулж явах үед харин эможн тэнд уйлж байдаг. Алис хараад хартаа тэр уйлж байна. Мария уйлж байна. Өгүүлэгч. Яг л тэр мөчөд эможн Хердмэн анх удаага Крисмасийн түүхийг ойлгосон юм. Бид ч бас түүнийг хараад ойлгоцгоосон. Бяцхан Мария хүүхдээ хараад уйлж байна. Түүнийг харсан бусад хүмүүс ч бас энэ түүхийн сайн сайхныг хараад дагаад уйлцгаалаа. Магадгүй тэд өөрсдийгөө ямар хатуу сэтгэлтэй байсныг ойлгосон биз. Тийм ээ. Энэ хамгийн шилдэг Крисмасийн жүжиг болсон юм. Ингээд эможн босч ирээд хүмүүст ёслолоо. Нөгөө ууртай хадагтай хүртэл эргэж хараад талархлаа илэрхийлж байна. Аав нь бас тэссэнгүй уйлчлаа. Тоглолтын дараа бүх хүмүүс жүжигийг хамгийн сайхан жүжиг болсон гэж ярьцгааж байна. Ягд гэдгийг нь гэхдээ хинч нарийн тайлбарласангүй. Эможн харин Мариягийн зургийг хараад зогсоод байна. Бэт очоод чи эх 7 хоногт ирж болно шүү. Тийм ээ. Амттан байгаа үсттэй. Ингэж байна. Дөрс шилжиж том болсон Бэт маань хүүхдүүдэд энэ Крисмасийн түүхийг ярьж өгч байна. Тэгээд миний хувьд бол Мариягийн талаар бодох үед үргэлжил надад эможн Хердмэн харагддаг юм. За тэгэхээр хүүхдүүдээ энэ жүжиг ийм л чухал. Хин жүжиг тогломоор байна. Гэсэн чи хүүхдүүд бөөндөө гараа өргөж байна. Бэт очоод тэр үеийн Крисмасийн зураг дээрх эможныг хардаг. Энд хүрээд кино маань дууслаа. Киночд байлаа.